За сайн байцгаана уу. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За та бүхэнд би нэг зүйлийн талаар мэдээлэх гэсэн юм аа. Ямар зүйл вэ гэхээр өнөөдөр миний энэ одоо бичсэн энэ ном маань хэвлэж гарсан юм аа. Хэвлэгдэж гарсан юм аа. Ямар ном бэ гэхээр номын маань нэр Амьтны хэл мэддэг аян охины тууж буюу хар чулуут уулын түүх гэдэг нэртэй ийм ном байна. За энэ ном маань бол ерөнхийдөө бидний бодит амьдралаас бодит болсон үйл явдлаас хэдвэлсэн гол үйл явдал нь бол дээрээс нь бол бидний амьдралд одоо миний одоо ээж аав тохиолж ирсэн бас бодит үйл явдлуудаас хэдвэлсэн дээрээс нь одоо өөрсдөө миний судалдаг одоо энэ медиа гүн ухаан тийм ном судардаг өгүүлэгдсэн байдаг өгүүлэмж айлдваруудаас бас татсан ашигласан дээрээс нь одоо монголчуудын одоо ардын аман зохиол түүх томогоос сэтвэлсэн энэ үгтийг холбож хийсэн ийм одоо ном байгаамаа. За тэгээд энэ Амьтны хэл мэддэг аян охин гэдэг маань энэ аян охиноор дамжуулаад тий аян охиноор энэ одоо энэ дал чадвартай охин байна шүү дээ. Энэ Амьтны хэл мэддэг тэнгэртэй ярьдаг хормос юутай одоо уул усны эзэдтэй ярьдаг амьтантай ярьдаг шуудтай ярьдаг энэ онцгой чадвартай охиноор дамжуулаад тий энэ охиноор дамжуулаад энэ байгалийн үзэгдэл одоо байгаль хэлхий уул усыг одоо эзэдтэй цаанаа эзэдтэй байдаг гэдэгт итгэдэг үү одоо энэ тэнгэр хормостод эзэн байдаг гэдэгт итгэдэг үү энэ хүмүүст энэ хүний энэ охины одоо чадвараар дамжуулж тэрийг одоо энэ байдлыг харуулах гэж оролцсон ийм оролдлого байгаа юм. Үнэхээр энэ одоо байгалийн үзэгдлүүдийн чинь ийм бодиттой ийм биетэй ийм бодлогод оршдгийг шүү. Эдгээр чинь одоо бид нарт буруу юм хийх юм бол одоо шийдэх юм явуулдаг. Зөв юм хийх юм бол одоо шагнаж урамшуулж яадаг тий гэдэг энэ одоо утга агуулгыг энэ номонд одоо гаргах гэж хичээсэн. Нэгт. Хоёрдугаар гэх юм бол хүн байгальдгийгээс зөв зохистойгоор авах нь зүй ёсны асуудал. Гэхдээ хэтрүүлэх юм бол болдгоо маа. Хэтрүүлэх юм бол болдгоо. Ягаад тэгэхээр үүний чинь цаана одоо харсан хариуцсан нэгдүгээр тэнгэр хормост гэж юм байдаг. Хоёрдугаар хүмүүний буйны сав гэж юм байдаг. Буйны сав чинь бас хэмжээтэй. Нүглийн сав гэж бас байдаг. Энэ болгон чинь хэмжээтэй. Аль аль нь хитрхээрээ болдгоо маа. Хүний амь насан цөвтэй байдаг гэдэг энэ утга мессежийг одоо гаргах гэж зорьсон юм аа. Хүн бол одоо мөнх настай биш шүү дээ тий. Мөнх настай биш. Бид нар одоо өнхөрдөг толгойтой өнхөрдөг толгойтой болохоос биш мөнхөрдөг толгойтой биш гэж үг өгдөг шүү дээ тий. Тийм учраас энэ одоо богинохон амьдрал бид нар одоо мөнхгүй юм шиг мөнх амьдрах юм шиг тий. Одоо эд баялгийн араас алт эрдэнсийн араас ингэж яваад өөрийгөө хорлоод өөрийнхөө насыг одоо нөгөө цөвтүүлээд сэвтүүлээд тий. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол дахиад өвөг дээдстэй тэр нь бас тэр одоо их буруу үйл хийх юм бол өвөг дээдсэд маань бас тэр нь хараалуулж очдог. Ланчиг болж очдог. Ийм асуудалтай байдаг. Ийм болохоор бид нар маш бодолтой байх хэрэгтэй байхгүй. Бид нар мэдэхгүй байна гэдээ өршөөдөхгүй шүү дээ. Мэдэхгүй байна гэдээ өршөөдөхгүй хамгийн гол юм чинь. Бид нар буруу тийм одоо хүний юм олгаа хийх юм бол одоо шийтгэдэг гэдэг юм мэдэхгүй гэж хэлээд шүүгтэр өршөөдөхгүй шүү дээ. Яг тэр шиг бид нар энэ та нарын ийм одоо байгаль хэлхийг удирддаг тэнгэр хормост байгалийн үзэгдлийг удирддаг тэнгэр хормост бурхтууд байдаг гэдгийг мэдэхгүй байж байгаад би ийм хийц юм а гэж хэллээгээд өршөөдөхгүй шүү дээ. Тийм учраас бид нар одоо мэдлэгтэй ухаантай байх хэрэгтэй юм шүү дээ. Хүн төрөл гэдэг ийм нарийн эндемийг авчгаад энийг бас зөв зүйтэй ашиглах хэрэгтэй гэдэг. Энэ гол санааг энэ номонд гаргах гэж хичээсэн юм аа. За тийм учраас та бүхэн маань миний энэ номыг одоо авч уншаач одоо өөрөө уншдаг маркет өөр хүүхдүүдтэй ах トゥ найз нөхдөдтэй авч уншуулаарай гэж уриалгах гэсэн юм аа. За та бүхэнд баярлалаа.